Дэлхийн театрын өдрөөр дорнын их талд мэндэлж аавыгаа даган театрын гэрэлтүүлэгч тайз засалж явсан тэрээр урлаг хэмээх агуу хаалгыг өөрийн мөрөөдлөөр салхи татуулан орсон юм. Тэр хүүг Цэвсрэнгийн Батхуйг гэдэг байсан юм. Тэр үеэс л ядруухан зөнөг эмгэн болж хаяа дэггүй нэгэн хүү, ганцгын наймаачин, айлгүй авгаа, тракторын жолооч, номгүй ламтан, алдарт уяач, үнэнч нөхөр болж ямар ч олон дүрээр амьдралын хамгийн сайхан инээд баяслыг бидэнд бэлгэлвэ. Харцгар амби гэж нэрээрээ дуудуулсан ч дөрөв хүн л бидэнд өөр үлдэж чадчихжээ. Хээшаагүй чангаар инээж хүүхэд шиг өчүүхэн юмд баярлан хөөрдөг тэр Батхуйг хаа нэг санаашрахаараа аавынхаа дуулдаг дууг амандаа намуухан аялдагсан. Хамгийн түрүүнд нөхдөө ярддаг сайн анд, сайн хань, сайн аав, сайн дүү, сайн ах, сайн хүү, ард түмний хайртай жүжигчин байсан. Тал нутгийн салхи шигэ эрх дураараа хүү, Монголын театр, кино, Монголын хошин урлагийн гээд бүхий л салбартаа амби гэж нэрээрээ тамгалж чадсан уран бүтээлч, уран жүжигчин байж чадсан юм а. Тийм ээ, бид одоо түүнийг өнгөрсөн цаг дээр ярьж байна. Амби гэх тэр эгэл дүрдөрх одоо Бурхны оронд байгаа. Магадгүй тэр одоо Бурхныг инээлгэж суугаарц. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гадас одон хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонд Цэвсрэнгийн Батхуйг таны суу их авьяас бэлэг Монголын мянган үзэгч түмнийхээ зүрх сэтгэлд тодоос тод гэрэлтэн үлдэх болно. Таны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөсөд, анд найз, мэрэгжил нэгт нөхөд тань. Сайн амгалан болт.